Сайн мэцхан уу? За хэдүүлээ угсрааны зураг хэрхэн гүйцэтгэх вэ талаар ойлголтыг авъя. За тэгэхээр угсрааны зураг гүйцэтгэх нэ гэхээр хэдүүлээ одоо ер нь ямар нэгэн проект зураг дүрслэл үүсгэж байгаа бол за ер нь бол drawing хэсэг дээр гүйцэтгэх хэрэгтэй. За тэгэхээр drawing гэдэг бүгдээрээ шинэ хуудасны окей. За тэгээд угсрааны зураг маань одоо ямар хэмжээний форматтай гүйцэтгэгдэх вэ гэдгийг бүгд ингээд тохируулаад өгч хэрэгтэй. За нэг юм A3 формат цаасан дээр тийм ээ. За угсрааны зураг маань. За эсвэл A2 дээр ч гэсэн хамаагүй. A2 формат цаасан дээр ингээд үүсгэх гээд хэдүүлээ тохируулаад өгчээ. За тэгээд бүгдээ sheet-ээ тий properties хэсэг дээр очиж байгаа. За баруунаа даржаа тий sheet дээр очиод формат цаасан дээр очиод за first angle system сонгож өгөх хэрэгтэй. За нэгийг харьцах нэг гэдээ ямар ч хэлсэн эхлээд өгчээ. За scale-ийн хувьд те масштабын хувьд. За бүгдээрээ play changes хий. За ингээд эхний ээлжинд ингээд бүгдээрээ формат цаасаа бэлтлээ. За тэгээд мэдээж бид энд одоо булангийн үснэгтийг гүйцэтгэх хэрэгтэй болно. За булангийн үснэгтэн дээр биднэрт бол те за угсрааны зургийн нэр за бусад одоо бүглэх шаардлагатай зүйлс бол өмнөхтэй адилхан гүйцэтгэхээр байгаа. За одоо хэдүүлээ энэ дээр угсрааны зургийг оруулж ирэхдээ бид нар деталийн ажлын зураг за деталийн ажлын зураг гүйцэтгэдэг те түүнтэй адилханаар оруулж ирэх хэрэгтэй. За өөрөөр хэлбэл бүгдээрээ энэ тийм ээ view plate-ийг сонгоод за эсвэл бид нар тийм ээ энэ drawing хэсгээс бүгдээрээ энэ model view гэдэг тийм ээ ингээд сонгоод оруулаад ирж болдог шүү дээ. За тэгэхээр бүгдээ энэ дээр view plate-ийг ашиглаад энэ дээр угсрааны зураг буюу тийм ээ. Бидэрт байгаа бэлэн угсрааг оруулж ирээ. За энэ надад байгаа энэ нэг юм угсраа байж гэн. За энэ угсраагаа бүгдээ оруулаад ирээ. За ингээ угсрааны бэлэн байгаа угсраа маань энэ дээр тийм ээ харагдаж байна. За тэгэхээр бүгдээ хамгийн эхлээд нэг дээрээс харсан проекцийг оруулаад ирье. За A2 формат дээр бол иймэрхүү харагдахаар юм байна. За тэгэхээр бүгдээ A2 формат дээр нэгийг харьцах нэг маань маш жижиг хэмжээтэй орж ирэх гэж байгаа юм байна. За тэгвэл бүгдээ энэ тийм ээ үлдсэн одоо хэсэг дээр нь нэмэлт одоо байдлууд эсвэл одоо томруулсан элементээр ч юм уу те дүрслэлүүдийг харуулад талбайгаа сайхан эзлээд дүрслэлүүдийг нэмж болно. За эсвэл бүгдээр форматаа багасгаж өгч болно. Эсвэл масштабаа ихсгэж өгч болно те бид нар одоо бололцоонууд байгаа. За тэгэхээр бүгдээрээ ингээд урдаас хараа шууд ингээд оруулаад ирэхээр нэг юм төсөлтгүй ямар элементүүд ямар одоо деталууд хоорондоо холбогдсон байгаа нэг тодорхойгүй харагдах чинь. За тэгэхээр бүгдээрээ ингээд ямар ч дээрээсээ одоо харсан байдлыг оруулж ирчээд энэ дээр окей гэдэг дүрслэлд үзүүлчихье. Окей. За ингээ болцоо гэж үзье. За тэгвэл бүгдээрээ энэ дээр тийм ээ нүүрний бүтэн төсөлд хийж харуулъя. За нүүрний бүтэн төсөлтийг хийхэд бүгдээрээ section view хэсэг рүү орно. За тэгээд бүгдээрээ бүтэн төсөлтийг хийж үзүүлэх чинь учраас за энэ дээр энэ бол тэг шимтэй дүрслэл байхгүй учраас бүгдээрээ нүүрний бүтэн төсөлтийг ингээ гүйцэтгээд үзүүлчих болно. За яг аль хэсгээр те төсвөө гэдгийг харуулад за энэ бидэрт яг төсөлтөд байрлуулахаар төсөгч хавтгаа байрлуулахаар энэ section scope буюу те яг юуг энэ дээр онцолж одоо харуулж өгөх юм бэ гэдгийг одоо асууна л да. За тэгээ бүгдээрээ энэ дээр тийм ээ ер нь бол бас ямар холбоосууд гарч ирэх юм тийм ээ бас нэг өөр одоо тийм ээ за хаач автоматар одоо ингээд те зураслалтыг үзүүлэхөө тэгээд янз янзын одоо тийм ээ скейлтэй харагдуулах уу гэл энэ дээр одоо асууж шүү дээ. Энэ дээр одоо гол зааж өгөх те зүсэгдэхгүй үлдэх ямар нэгэн деталууд байгаа юу гэдэг бас бид энэ дээр оруулж өгч болно. За чиглэлээ мөн бас өөрчилж өгч болно. За тэгээд бүгдээрээ энийг бас дараа нь тохируулаад өгчих боломжтой учраас эхний ээлжиндээ ингээд окей хийчихье. За ингээр чинь бидэрт одоо ингээд те A системийн үгүй E системийн хувьд те одоо урдаас хараад зүсэгдсэн одоо дүрслэл маань угсрааны зураг маань гараад ирж байна. За энэ дээр бүгдээр ямар ч техникүүд одоо ингээд байрлуулчихъя. За тэгэхээр те агаас А зүсэлт буюу одоо яг энэ тохиолдолд бол манай зүсэлт бол ингэж харагдаж байгаа юм байна.
За энэ дээр бол биднэрт одоо янзлах шаардлагатай зүйлсүүд бол байна. За юу янзлах шаардлагатай вэ гэхээр за мэдээж ийм те ижил одоо ямар нэгэн дундаа нөхгүй ч юм уу тийм ээ ямар нэгэн өөр элемент орж ирээгүй одоо тохиол биднэрт одоо юм те ийм голыг бол одоо зүсэх шаардлага гэдэг дагууд нь зүсэх шаардлага байхгүй. За тэгэхээр ийм голыг одоо хэдүүлээ зүсэлдэхгүйгээр туршлах шаардлагатай ёстой гэдэг байдлаар оруулж өгөөг бол одоо энэ харам more properties гэдэг энэ section scope одод чинь. За тэгээ энэн дээр энэ хараа энэ голыгоо заагаад оруулаад ирнэ. За энэ голыг бол одоо зүсэж харуулмааргүй байна гэдгээ илэрхийлж байгаа гэсэн үг. За ингээ бүгдээ энэ дэр окей гэдэг ингээд өгөхөөр өөний гол чинь ингээд тийм ээ зүсэлттэй дүрслэл дээр маань зүсэлтгүй харагдаад ороод ирнэ. За тэгээд ер нь бол бид нэр тийм ээ энэ одоо erased деталууд энэ төр байгаа тохиолдолд бид нэр high quality гэх тийм энэ сонголтыг хийгээд өчөх хэрэгтэй. За тэгэхээр тэр erased-ний дүрслэл энэ төр бол тодорхой харагдаж ирдэг. За энэ дээр бол бас тодорхой erased-үүдийг дүрслээгүй байгаад учраас бас харагдахгүй байх магадaltaй байна. За ингээ бүгдээрээ окей дараад өгөх боломжтой. За үүний дараа бид нар одоо энэ дээр юу гүйцэтгэж өгөх вэ гэхээр одоо энэ нэг жирэг яваадсан тий. За энэ жирэг бол одоо юм металл жирэг байгаагүй учраас энэ металл жирэгний бүгдээр одоо зураасалтыг өөрчилж өгье гэж бодъё л та тий. За тэгэхээр энэ тохиолдолд бол энэ жирэгийг бүгдээрээ өөрчлөөд өгье гэвэл энараа material cross hatch гэж тий. Энийг сонгоод энэ дэр solid болгоод ингээд тий. Эсвэл одоо өөр материалын шин чанараар өгөө гэдэг юм бол бид нар энэ дэр бас сольж өгөх хэрэгтэй болно л доо. За ингээд бид нар энэ дэр ингээд тий окей дараад өгчих хэрэгтэй болно. Окей. За тэгээ ер нь ямар нэгэн илүү дүрслэл энтер те одоо бидний одоо дүрслэлийн алдаанаас болоод илүү дүрслэл бас харагдаж байвал бид нар за ямар нэгэн одоо илүү дүрслэлүүд энтер явж байвал бид нар те тухайн шугамн дээр дараад ингээд нуугаад өчөж болно. За ингээ ер нь дүрслэлүүд боллоо гэдэг үзвэл тийм ээ одоо хэдүүлээ энэ дээр яах вэ? Нөгөө annotation хэсэг дээр очоод centric line буюу төвийн шугамаа сонгоод өгөх хэрэгтэй. Бид нар ч одоо инженерийн зураг дүрслэл гүйцэтгэж байгаа учраас стандартын дагуу зураг дүрслэх хэрэгтэй гэдгийг анхаарна. За тэгээд хэдүүлээ энэ одоо тийм ээ тэнхлэг маань аль хүртэл хаана одоо хүртэл одоо босоо тэнхлэгийн дагуу үргэлжлэхээр тэрийг захин стандарт хангаад тийм ээ байрлуулчих хэрэгтэй. За тэгээд ер нь бол энэ тэнхлэг маань тийм ээ энэ хэвтэй шугамын хувьд бол бас үргэлжилж явахаар харагдаж байна. За энэ дээр бас энд харагдахаар гэж тийм үү те хаана одоо тэнхлэг байрлах боломжтой байна. Тэр газруудад дээр ингээд өнөө сонгоод өгчих юм зүйтэй. За мөн одоо те энд төв тэнхлэг төвийн дагуу тэнхлэг бас явахаар харагдаж байна. За тэг ингээд шаардлагатай газрууд дээрээ сайхан тэнхлэгээ сонгоод өгчих хэрэгтэй. За үүний дараа за бүгдээрээ ингээ болчлоо гэдэг. За ер нь ингээ хажуунаас нь бас харсан дүрслэл усрааны дүрслэлийг бас оруулж ирэх шаардлагатай байна гэж үзэж байна. За тэгвэл бүгдрээ drawing хэсэг дээр очоод те projected view гэдэг энийг сонгоод өгчих хэрэгтэй. За тэгээд одоо хаанаас нь харах чам те энэ деталыг хаанаас нь харах чам гэдэг энэ дээрээ те дараад өгчхөөр энд одоо энийг хаанаас нь харах боломжтой тэр боломжит байрлалууд дээр юм одоо тийм ээ бид нар ингээ налуу чиглэлтийн тэр татвар бол яг боломжит байрлалуудыг харуулж байна. За ингээ бүгдээрээ энэ дэр тийм ээ хажуугийн проекцыг байрлуулад за энэ дээр мөн одоо бид нар тийм ээ тэнхлэгээ байрлуулдаг ч юм уу тийм ээ эсвэл одоо изометрик дүрслэлийг байрлуулдаг ч юм уу ингээд боломжит одоо проекцуудыг үүсгэж өгөх хэрэгтэй. За тэгээд мөн одоо үүнээс гадна за энэ дээр бид нар бас мэдээж хэмжээ өгч болно тийм ээ оврын хэмжээнүүдээ одоо яг угсрааны зураг дээр өгсөн байгаа тэр тухайн оврын хэмжээнүүдээ заагаад өгч болно. За түүнээс гадна энэ деталийн одоо дугаарлалт байгаа даа тийм угсрааны зурагт орсон одоо бүрдүүлж байгаа деталуудын зураг одоо дугаарлалт байгаа. За тухайн одоо дугаарлалтыг оруулж ирэх гэвэл бид нар annotation хэсэг рүү орох хэрэгтэй. Ямар нэгэн тэмдэглэгээ оруулж ирэх чад тохиолдолд annotation-ыг ашигладаг тийм ээ. За үүнийг ашиглаад хэдүүлээ эхний ээлжинд за нараа за автоматик байдлаар тийм ээ хэдүүл одоо ерөнхийд ингээд дугаарлалт оруулъя гэдэг ингээд сонгоод оруулчихъя. За тэгээд бид бол энэ дээр тийм ээ энэ дээр тий одоо ингээд дараад өгөхөөр автоматар энд бол ингээд дугаарлаж явж тий угсарсан дараалалаараа л өрнөл дугаарлалт маань явж байгаа. Алийг хаана суулгаж өгсөн гэдэг угсарсан дараалалаар явж байгаа. За хэрэг дараалал алдагдвал бид нар бас одоо засаж өгч болно. За түүнээс гадна энийг тий
бүгд ингээд нэг одоо зэрэгцүүлээд те ингээд зэрэгцүүлмээр байна гэвэл одоо ингээд зэрэгцүүлээд өгч болно. За тэгээд мөн одоо энэ дээр те ямар нэгэн нэмэлт одоо юм тийм ээ тэмдэглэгээнүүд энэ төр орж ирсэн байх. За ингээл те ороод ирсэн байвал нь бид нар одоо тэрийг одоо авахгүй ийм одоо тэмдэглэгээ бидэнд хэрэггүй гэвэл одоо ингэ сонгоод өгч болно. За мөн түүнээс гадна бид нар тийм ээ яг энэ одоо заалт шугам маань болон одоо тий бидэрт одоо тий ямар байдлаар одоо тэмдэглэгдэх вэ гэдгээ бүгдээрээ эндээс бас сонгоод өгч болно. За биднийх бол одоо underline буюу тийм ээ заалт зөвлөлт шугамуудынхаа хувьд тийм ээ ямар байдлаар тэмдэглэх вэ гэдэг. За бүгдээрээ энэ хараа нэг юм 50% байдлаар тийм ээ ингэ сонгоод өгч болно. Түүнээс гадна энэ дээр тийм ээ нэг юм сумны тэмдэглэгээ. За бүгдээрээ хараа энэ дээр бас нэг асуудал юу вэ гэхлээр энэ хараа энэ чи яг нэг юм ирмэгүүдээс очиж заагдаад байна тий. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ заалж шугамаа яг энэ face хэсэг дээрээ сонгогдно гэж үзээд тий. Face хэсэг дээр сонгогдно гэж үзэх хэрэгтэй. Яг одоо тий энэ яг нэг ирмгээс заахаас илүүтэй тэр одоо гадаргуу хэсэг дээрээ сонгоод өгөх зүгээр. За түүнээс гадна за иймэрхүү сонголтуудыг одоо хийгээд хүн зүйтэй. За ингээд бүгд ямар ч техник хэлж окей гэдэг ингээд сонгоод өгч болно. За үүний дараа бүгдээрээ эдгээрийг те яг энийг сонгоо гарсныхаа дараа яг энэ те аль фейс хэсгээс зааж өгмөр байгаа юм бэ гэдгээ бүгдээрээ бас энэ дэр ингээд өөрчлөөд энийг одоо заагаад өгч болно. Аль хэсэг рүү тийм ээ зааж өгвөл эн чинь танд одоо ойлгомжтой. Ер нь бол ухрааны зураг дээр тийм ээ ойлгомжтой харагдахаар байна гэдгийг бүгд ингэ тэмдэглээд өгч болно. За энэ бол одоо жишээ нь тий энэ дөрөвдүгээр деталь чи энд байж байна. За тэгвэл энд одоо 6 дугаар деталь маань энэ бол энэ шүү дээ тий. За ингээд 8 дугаар деталь маань энэ гол юм байна гэж үзэл тий. За тэгвэл одоо энэ 3 дугаар деталийн хувьд бол одоо дайлны тий ингээд бүгд ямар ч гэсэн ингээд дугаарлалтаа харж агаад ингээд засаад байрлуулаад өгөх зүйтэй. За ингээд тий энэ байдлаар энэ битчил ингээд одоо сад өгч хэрэгтэй. За үүний дараа ер нь бол ингээд тий яг угсрын зурхны чинь дугаарлалт цаанаас автоматар ингээд угсарсан дараалалаараа холбогдоод байгаа. Та тэгвэл ер нь бол угсрааны зургаа баримтлаад яг угсраач өөрөө яаж дугаарлагдсан байгаа тэрний дагуу угсраад өгвөл бас яг ингээд автоматар дугаарлалт зөв явах юм байна. Хэрв зүгээр дугаарлалт өөрчлөгдсөн тохиолдолд хэдүүл бас засаж өгөх шаардлагатай болно шүү дээ. За тэгэхээр засаад өгье гэвэл ер нь бол тухайн дугаар дээрээ тийм ээ дарж өгж байгаад тийм ээ энэ бүгдээрээ энэ хараа энэ item number гэдэг рүү ороод энэ текст болгож өөрчлөлт өгч хэрэгтэй. Тэгээд энэ дээрээ одоо магадгүй эн чинь 2 дугаар деталь биш одоо тий 2 дугаар деталь биш ээ. Энийг одоо 10 дугаар деталь гэж нэрлэх ёстой байлаа гэж бодоход тий ингээд одоо дугаарлаад засаад өгөх боломжтой гэсэн үг л дээ. За тэгээд иймэрхүү байдлаар бид нар яг дугаарлалтыг гүйцэтгэх боломжтой. За түүнээс гадна ингээд маш ингээ холбогдож байгаа хэсэг ч юм уу тийм ээ. Яг энэ одоо холбоосны төрөл хэсгүүдийг ч юм уу одоо ингээд нарийн холбогдож байгаа хэсэг ойлгомжгүй, дүрслэл ойлгомжгүй тохиолдолд бид нар одоо бас нэмэлт одоо томруулсан элементийг ашиглах шаардлага гарч ирдэг. За томруулсан элементийг ашиглаж одоо дүрслэл үүсгий гэвэл бүгдээр энэ detail view гэдгийг сонгоод өгөх хэрэгтэй. За энэ detail view хэсгийг сонгоод үндсэндээ тийм ээ. Ер нь бол энүүхэн хэсгийн холбоосыг би одоо маш ойлгомжтой болгож одоо харахыг хүсэж байна гэдтэй томруулаад үзүүлэе гэвэл за тухайн хэсэг дээр очиод одоо төвлөөд одоо нэг тодорхой тойрог хэсэг дээр тийм одоо энүүх хэсгийг томруулж хармаар байна. Энэ холбоосны хэсгийг ч гэдэг юм тий. Ингэж одоо тэрүүхэн хэсгийг харуулж өгөөд тэгээд одоо нэг газар чинь тий байрлуулад нөгөөдгөө байрлуулад тэгээд энэ энүүхэн хэсэг дээр тийм ээ ямар одоо масштабтай оруулж ирэх юм одоо ямар дүрслэл үүсэх вэ гэдгийг бид нар энэ дээр одоо 2 дахин хэсэх юм уу 5 дахин хэсэх юм уу яаж одоо томруулж тэрийг хармаар байна тий онцгойлон хармаар байна гэдгээ энэ дээр үзүүлээд өгөх хэрэгтэй. За тэнгууд чи энэ одоо detail view одоо би гэдэг те энэ би дүрслэлийн томруулсан элементийг харагдаж байна гэдгийг энэ дээр харж болно. За тэгээ high quality буюу одоо cosmetic treat хэсгийг бол
дээр хармаар байна. Энэ дээр ирээсний дүрслэл байна уу те. Ялангуяа бид нар одоо энэ стандарт холбоосуудыг те стандарт деталуудын холбоос хэсгийг бүгдээр энэ дээр дэлгэрүүлээд ингэж үзүүлж өгөөрэй. Таны одоо угсрааны зураг дээр ямар холбоосууд орж ирсэн тэр холбоос болгоныг бүгдээрээ тийм ээ яг сайхан томруулсан элемент дээр харуулад бүгдээрээ ингэж дүрслээд хангалттай талбай хэсэг дээр байрлуулад ингэж ер нь угсрааны зургийг гүйцэтгэх байгаа шүү. За тэгээд өшөө мөн энэ дээр одоо ерөнхий оврын хэмжээтэй угсрааны зураг дээр өгөгдсөн оврын хэмжээнүүдийг оруулж өгнө гэдгээ мартаж болохгүй. За тэгээд мөн энэ дээр бид нар бол тэ аль деталь маань хэдгээр деталь маань яг ямар деталь хэдний ширхэг оролцъё гэдгийг төврийн үснэгттэйгээ хамтаар ингээ бүглэж оруулахаар байгаа. Төврийн үснэгтийг багш нь 5 minute CAD гэдтэй яг деталийг угсрах нь гэд хэсэг дээр видеоны доор хэсэгт одоо төврийн үснэгт энэ дээр хараад төврийн үснэгт оруулаад өгсөн байгаа. Энийг сонгож аваад тэ энийг сонгож орж ирээд тэгээд энийг одоо татаж аваад тэрэн дээр одоо төврийн үснэгт бүглэж оруулж өгөх юм шүү. За ингээд бүгдээрээ угсрааны зураг амжилттай гүйцэтгээрэй. Амжилт хүсье.